сайн байцгаана уу? Мэдлийн бэм гарыг гоё юм бол тийм мэднэ. Манаас тэр хүмүүс оролцсон. Энэ 7 хоногт илүү веб технологийн талаар яриач гэх юм. Эхлээд нэг өөрийнхөө мэддэг угаасаа веб технологийн чиглэлээр 7-оос 8 жил ажиллаж байна. Тэгээд энэ чиглэлээр бас байгуу юм мэддэг байх гэж өөрийгөө боддог учраас та нар жоохон мэдэмхийрээд юм ярьж байна. Буруу ярьж байгаа юмыг та нар миний бодол гэж ойлгоорой. Ингэж байгаа байх юм. Ингээд юу сонсож байна уу? Ялгаа байна. Энэ нөө бичлэг нь юу те? За. Дучин шиг юу болчихно. Тэвээ суугаад ярихаар айгүй юу байна. За намайг Баяр сайхан гэдэг Singleton гэдэг компани 4 жилийн өмнө 5 жил одоо 5 жилийн өмнө байгуулагдсан. Компани үйл ажиллагааг танилцуулах юм бол бид нар web development компани. Тэгээ website development биш web application development компани байгаа. Бидний ерөнхий web development дотор барьж авсан салбар гэх юм бол social network, e-commerce, тэгээд төхөртэй системүүд, тэгээд tool web based tool development гэсэн ийм чиглэл рүү байгаа. Манай компани бас сургалт явуулдаг. PHP 5 Symfony гэдэг framework-ийн сургалтыг одоогоор 4 дахь удаа явуулчаад байж байна. Нийт 4 сургалтанд 100 орчим бидний энэ залуучууд амрагдсан байгаа. Тэгээд 100 орчмоос хэдэн удаа ашиглаж явж байгаа юм бол сурсан юм уу? За 20-30-нд сурсан юмороо амьдралд хэрэгжүүлээд явж байгаа. За мэдээж надтай холбогдох хаягуд байж байна. Google Talk-оор олдож болно, Twitter-оор олдож болно, Business Network-оор олдож байна. За компани бас нэг танилцуулга гэх юм бол манай компани 2 жилийн өмнөөс Business Network гэдэг Монголын social network-ийг ажиллуулж эхэлсэн байгаа. Өөрсдөө гүйцэтгээд. Тэрнээс гадна бас нэг 6 сар 7-8 сарын өмнө BizMarket гэдэг бас нэг зарын сайт тий. Ирээдүйд онлайн худалдаар оруулах тийм зорилготой сайт ажиллуулж байгаа. Захиалгын ажлууд хийдэг. Тэр дундаа Америкаас, Европоос аутсорсингийн чиглэлээр web based application-ы захиалга авч хийж байгаа. Дотоодын харилцагч нартай байгаа. Дотоодоос гэх юм бол тийм ээ банкуд мэдээллийн байгууллагууд гэдэг компаниудтай харилцдаг. За өнөөдөр веб технологийн талаар ярина. Веб технологи гэхээр та нар юу гэж ойлгож байгаа юм гэхээр нэг талдаа сервер талын вебийн технологиуд байж байна. Нөгөө талдаа клиент буюу хэрэглэгчийн талын технологиуд байж байна. За серверийн талын технологиуд серверийн талын веб хөгжүүлэхэд хэрэгтэй програм хангамжийн хэлүүд гэвэл өнөөдөр нэлээд түгээмэл ашиглагдж байгаа нэг 5 төрлийн хэл өшөө байгаа. Гэхдээ яг миний хүлээн зөвшөөрчүүд веб дээр нэлээд байр суурь эзэлсэн 5 төрлийн програмчлалын хэл буюу одоо платформ байгаа. Энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр програмчлалын хэлээс гадна энийг compile хийдэг, ажилуулдаг орчин нь тэр байгаа. Эндээс за хамгийн түгээмэл нь PHP. Энэ ихтэй сайнаар нь муугаар нь биш, зүгээр рандомаар зүгээр чагсаацсан байгаа шүү. Тийм болохоор хамгийн сайн нь PHP биш, хамгийн түгээмэл нь PHP. За Python байна, Python ч гэж болно те. Java платформ маань байж гин, .NET байж гин. За Ruby болохоор ганцхан зүгээр Rails гэдгээрээ зүгээр Ruby хэл гэдэг нэг ашиглагдсан юм уу мэдэхгүй тий. За энэ хэлүүдийг ашиглаад бид нэр web development хийхэд дангаар нь тухайн хэлээ ашиглаж болно. Гэхдээ framework ашиглавал илүү хялбар, илүү үрдтэй, илүү хурдан тий, илүү чанартай, илүү найдвартай тийм вебүүд гарч ирнэ тийм ээ. Тэгэхээр тухайн хэлүүд дээр ямар түгээмэл framework-уд байдаг вэ гэхээр PHP дээр Symfony байна, Zend байна, Cake байна. Тэгээд YII гэдэг бас нэг сүйд гарч ирсэн жижигхэн framework байгаа. За Django байж гин, Pylon, TurboGears гэдэг бас Python-ы framework-уд байгаа. Java-гийн гэх юм бол хамгийн түгээмлээс гэх юм бол Spring framework байна, JBoss-ын Sim гэдэг framework байж гин, Struts 2 гэдэг байж гин. Тэгээд жоохон тийм Rails-тэй адилхан G-Rails. .NET-ийнх бол ойлгомжтой ASP.NET байгаа. ASP.NET нь framework байгаа. Хэл нь бол өөрөө цаана C# Visual Basic юм уу, Perl юм уу хүссэн хэлээр бичиж болж байгаа тийм ээ. За Ruby дээр хэм бол нэлээд одоо юу гэдэг
алдартай хэлүүдийн нэг Rails гэдэг хэл байгаа тийм ээ. Framework байгаа. Rails framework маань бидний мэдхээр Twitter чинь өөрөө Rails-ээр бичигдсэн гэж байгаа тийм ээ. Rails дээр ажилладаг гэж байгаа. За тэгвэл энэ framework-уудыг алийг ашиглавал үр дүнтэй вэ? Алийг ашиглавал гоё вэ? Монголчууд алийг ашиглаж байна те. Та нарын хувьд эдрээс одоо юу гэдэг Django-г ашигладаг хүн байна уу? За 4 хүн байна мэн те. За PHP framework-ос ашигладаг хүмүүс байна уу? Тэ аль нэг framework-ийг ашигладаг тийм ээ? Ашиглаж байна уу? За Java-гийн framework-ос ашигладаг хүн байна уу? Ашиглаач ээ. ASP-г ашигладаг хүн байна уу? ASP. Хайр байна. Django-с олон байна. Rails-ийг байхгүй бах те. Байна. За тэгвэл алийг сонгох вэ гэж штэ. За миний зөвлөгөө гэх юм бол аль нь ч хамаагүй. Үгүй аль нэг фреймворкийг аваад ашигла. Тэр одоо юу гэдэг Django мундаг те, Symfony мундаг ч юм уу, ASP мундаг гэсэн байхгүй юу? Би угаасаа аль нэг нь ашиглаж ийсэн ашиглаж байна. Тэгээд нэгнийх нь давуу талыг нөгөөдгийнх нь сул тал нь байж идэг, нөгөөдгийнх нь сул талыг нь нөхсөн бас нэг давуу тал нь байж идэг те. Тэгэхээр ямар нэгэн технологи ашиглах нь бол те ямар фреймворкийг ашиглаж ивэл тэр нь ямар ч фреймворк байсан та нарт бүр өгөөл явна. Тийм болохоор заавал тэрийг нь сонгоорой, энийг нь сонгоорой гэсэн юм бол байхгүй. За клиент талынх гэх юм бол сүүлийн үед HTML5 CSS3 гэж гарцсан байгаа тийм ээ. Энэ болохоор гоё тийм анимашнтэй, тэр фонтуудыг типографи, тэр эффекттэй, shadowтэй, эсвэл хөдөлгөөнтэй ингээд гоё болгодог тийм вебийн клиент талын тийм технологиуд гарцсан байгаа. Энийг та нар өөрсдөө судлаад яач нах. Ерөнхийдөө одоогоор ихэнх браузеруудын 80-90% нь энэ HTML5 CSS3 гэдэг технологиудыг дэмждэг болсон байгаа. HTML5-ыг болохоор Flash-ийн төгсгөл гэж янз бүрийн яриа л дээ. Тэгээ би үл итгэхгүй байна. За SaaS гэж сонсон байна уу? Software as a service гэж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр софтвер маань өөрөө үйлчилгээ болж хувирж байгаа. Ерөнхийдөө веб суурилсан веб програмууд маань хэрэглэгчид үйлчилж байгаа тийм үү? Тэ? Тэгэхээр ерөнхийдөө үйлчилгээний салбар руу аль хэдийн орцсон байгаа тийм софтверүүд маань. Энэ дээр software as a service дээр гоё жишээ хэлэх хүн байна уу? Тэ? Google Docs байна. Тэ? Би уул нэг гоё жишээ байсан мартчихжээ. Яг ойлгомжтой. Тэгэхээр ерөнхийдөө веб маань юу руу хөгжөд явж байгаа юм бэ гэхээр веб програм гэхээр ингээд нэг зүгээр програм ажиллаад тэгээ тэрийг нь хэрэглэгчид хэрэглээд биш тий тэр үйлчлэгээ тал руугаа ерөнхийдөө ингээд яваад эхэлсэн тийм ээ. За энэ дээр нэг жишээ ярианы тунд гарч ирэх байгаа. За PaaS гэж мэдэх юм байна уу? Бидэн штэ та нар cloud эдэргээд cloud computing эдэргээд яриад байдаг штэ тий. Platform as a service гэхгүй юу? Тэгэхээр веб технологи маань бас л ийшээ явж байгаа тий. Энд аль хэдийн яваад ирсэн. За platform as a service дээр хамгийн түгээмэл бидний жишээ авч болохоор зөвлөх юм бол Google-ийн Engine тий. Google-ийн Engine, Amazon-ийн EC2 тий. Эдгээр маань ерөнхийдөө бид нар өөрсдөө вебийнхаа програмыг биччихээд тэгээд тэр энэ олон платформуд дээр бид нар өөрсдөө програм аваачаал тавьчихдаг. Заавал бид нар сервер худалдаж аваад, заавал одоо юу дата центр дээр тавиад түрээсийн мөнгө төлөөд ажиллах шаардлагагүй. Бид нар зүгээр платформуудыг вебд зориулсан платформуудыг ашиглаад өөрсдийнхөө аппликейшнийг деплой хийгээд тэр домен нэртэйгээ холбоод үйлчлэгээ үзүүлээд тэгээд pay as you go буюу нөгөө хэдий чиний миний аппликейшн хэрэглэгдэн төдий чиний би мөнгө төлдөг тийм зарчим руу ерөөхдөө аль хэдийн үйлчлэгээнүүд яваад эхэлсэн. За платформ as a service-ийн нэг давуу тал нь юу вэ гэхээр чиний аппликейшны хүчин чадал нь хязгаарлагдана гэсэн тийм хязгаар байхгүй. Өөрөөр хэлбэл би 8 ГБ RAM-тай веб аппликейшн ажиллуулж ирсэн чинь 8000 хүн нэгэн зэрэг орсон чинь миний сервер чадахгүй. Өөрөөр хэлбэл платформ дээр яах вэ гэхээр
миний сервер 8 ГБ байсан 16 ГБ, 20 ГБ, 80 ГБ RAM хүртэл хүчин чадлаа тэлж чаддаг тийм үйлчлэгээнүүд веб дээр аль хэдийн гараад ирсэн байгаа тий. Тэгэхээр энэ цаана нөгөө cloud computing гэдэг маш олон серверүүдийг бүгдийн сервер биш маш олон PC-ний хүчин чадалтай компьютеруудыг бүгдийг нийлүүлээд үүлэн технологи болгоцсон. Тэрэн дээр нь би нэг жижигхэн operating system суулгаад өөрийнхөө веб аппликейшнийг суйрлуулждаг. Тэгээ хүссэн үедээ тэр operating system-ийнхаа хүчин чадлыг тэлж идэг тийм ерөнхий бүтц рүү явцсан. Бидний ашигладаг одоо нэлээд алдартай тий веб технологиуд бүгдээрээ ийм платформуд дээр байрлаж идэг тий. Тэрнээс үл бидний мэдих тийм Google News-ийн шиг адилхан тийм нэг сервер дээр ингээд limited хязгаартай байдаггүй. Ерөнхийдөө дандаа тийм платформуд дээр байгаа. Та нар үнэхээр тийм олон нийтэд хүрсэнтэй дэлхийн мангар олон хэрэглэгчид хэрэглэхээр нэг шинэ веб аппликейшн бичих юм бол та нарын байршуулах газар чинь платформ баггүй. Одоо тэр App Engine ч юм уу те Amazon EC2 ч юм уу. Тэрнээс та нар одоо юу гэдэг Америкаас dedicated сервер худалдаж аваад ч юм уу Монголоос 2-3 сервер нийлүүлээд ч юм уу өөрсдийнхөө аппликейшнийг хийх юм бол таны аппликейшн хизээ нэгэн цагт очоод лимитэнд үрээд гацдаг тийм систем байна. За платформыг веб дээр ашигласны нэг давуу тал нөх юм бол чи RAM шатлаагийн санаа зовхгүй, диск шатлаагийн санаа зовхгүй. Миний серверийн юу модель нь хууччлаа, серверээ соли моли гэсэн тийм ямар ч зовлонгүй болчихно те. Тэрний талаар бол нөгөө тэр платформыг бидэрт өгж байгаа Amazon нь вэ, Google нь вэ өөрөө тэрийг шийдээ явчихж байгаа. Бид нар зөвхөн вебийнхаа талаар санаа зовдөг тийм болно тийм ээ. За веб хөгжүүлэхдээ бид нар баримтлах ганцхан зарчим байгаа. Тэр нь болохоор стандартыг л барина. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө монголчууд бие үүнийг илүү гоё хийж чадна гэдэг гэртээ шинээр хөгжүүлэх үнэндээ шаардлага байхгүй. Ямар стандарт гарсан байгаа юм. Хэрвээ JavaScript бичих гэж байгаа бол би тэнцээ очоод тэр JavaScript хэлний докюментацийг уншиж хагаад гоё тийм эффект хийх үнэндээ шаардлага байхгүй. Тэрний оронд JavaScript-ээр гарсан стандартцсан одоо бүр фреймворкуд бэлэн байж штэ. Тэрийг ашиглаа явуучих хэрэгтэй. Тэгэхээр одоо юу гэдэг стандартыг зөрчиж болохгүй бэлэн байгаа нэгэнд гарцсан өөрийгөө баталсан технологиудыг ашиглаад бүтээх хэрэгтэй. За веб технологийн асуудал бол нэг талын асуудал. Нөгөө талын асуудал нь агуулгын асуудал байна тийм. Тэгэхээр ерөнхий вебийн агуулга нь ямар чиглэл рүүгээ яваад байгаа юм? Бид нэр тэр агуулга дээр яаж анхаарах хэрэгтэй? Бид нар ичнээн веб хөгжүүлэгч ч гэсэн вебийнхаа агуулга дээр маш сайн анхаарч явах хэрэгтэй. За агуулга сүүлийн үед ямар болсон юм гэхээр веб бид нар хүссэн газараасаа вебийн агуулга руу access хийж болно тийм үү? Гар утаснаас телевизээс веб руу орсон байна тийм. Лаптопоос ордог болсон байна. Агуулга everywhere. Агуулга social болсон одоо. Өөрөөр хэлбэл надад нэг ямарваа нэг тийм нийтлэгч байгууллагаас мэдээлэл авах нэг сонирн биш те. Иргэн тойрныхоо таньдаг найдвартай гэсэн хүмүүсээс мэдээлэл авах нь илүү чухал болсон. Тэгэхээр вебийн агуулга маань social буюу нийгэмсцэг юу те. За вебийн агуулга бүлгөөнд болсон. Тэр everywhere гэдэгт ерөөхдөө өстэй байна л да. Вебийн агуулга collaborative болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр вебийн агуулгыг бид нэр өөрсдөө бүтээж ийн гэсэн үг байхгүй юу? Ихэнх вебийн агуулгыг сүүлийн үед хэрэглэгч бүтээж байна. Тэгэхээр та нар ямар нэгэн веб аппликейшн бичихтэй чиний вебийн агуулгыг буюу доторх текстийг нь, видеог нь, зургнуудыг нь хүмүүс бүгдээрээ хэрэглэгч чинь өөрсдөө бүтээгээд тэгээд тэр нь болохоор нийлээд одоо нэг ажил тий за нэг үйл явдал зохион байгуулах тийм үр дүн болдог. Тийм хэлбэрээр та нар өөрсдийнхөө вебийг зохион байгуулах хэрэгтэй. За вебийн агуулга real time болцсон. Өөрөөр хэлбэл надад сарын өмнөх мэдээлэл хэрэггүй. Тэгэхээр бид нар веб бичихтэй яах вэ гэхээр те веб зохион байгуулахдаа нүүр хуудсандаа заавал яг одоо болж байгаа шинэ мэдээллүүдийг гаргадаг л байх хэрэгтэй. Тэгэл болоо. Тэгжээж миний веб маань сонирхолтой илүү бодтой одоо яг өнөөгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан л байна. Тэрнээс жилийн өмнөх ч юм уу те за бүр 3 хоногийн өмнөх мэдээлэл одоо сонирн биш болчиход байна шүү тийм ээ. Тэгэхээр вебийн агуулга real time болж байгаа. Бараг ингээд сүүлийн үеийн вебүүд ерөөхдөө ийм болцсон. Ороход фидүүд нь дандаа ингээд нэгнийхээ дээр ингээд шинээр гарч ичээл сонирхолтой. Тэрнээс би заавал refresh тавшаа дараад ч юм уу эсвэл яадаг чи нэг үйлдэл хийж байгаад гарах биш. Яг real time. Тэр ингээд биччихтэй, ингэчтэй те. Facebook бид нар яагаад дуртай? Яагаад гэвэл Facebook дээр би нэг discussion хийж яхад комментээ биччихээд сууж явах чинь миний доотлын коммент дээр комментүүд орж ирдэг үстэй. Ингээл би пэйж ямар ч refresh шаардлагатай те.
Энэ контент маань real time. Пэйж Facebook-ийн нүүр утсаа гаргацсан байж ах чинь манай нэг найз зураг апплод хийхэд паг гэж ороод ирдэг. Энэ real time. Энэ надад сонирхолтой байгаа байхгүй. Тэрнээс би очиод нэг мэдээний сайт дээр нэг мэдээлэл технологийн гэдэг мэдээ сонгочоод тэгээ ингээ гүйлгээд уншдаг цаг бол өнгөрцөн байгаа тий. Тэгэхээр вебийн агуулгад real time. Вебийн агуулга semantic болсон. Semantic-ийг мэддэг хүн байгаа л доо. Гараа өргөрөө. Гадралтай тий. Вебийн агуулга semantic болж байгаа. Ирээдүйд semantic болно. За Google-ийн хайлт одоо бидний одоо өнөөдөр үл нэг амин чухал хэрэгцээ болчиход байна шүү дээ тий. Гэхдээ Google-ийн хайлт явандаа нэг тийм хэрэглэгдэхээ болно гэдэг байгаа байхгүй юу? Одоо арай өөр юмор бид нар хайж эхэлнэ. За тэрнтэн зориулаад Google өөрөө өөрчлөгдөх байх л да. Гэхдээ өнөөдрийн Google-ийн хайлтын систем маань өнөөдрийн логикоор ирээдүйд хэрэглэгдэхгүй. Semantic web гэдэг маань юу гэсэн үг гэхээр би одоо юу гэдэг mouse гэж хайж байгаа байхгүй юу? Google руу ороод mouse гэж хайштай. Тэгэхэд надаа mouse-тай холбоотой бүх вебсайтыг гаргаж ирсэн тийм үү? Гэхдээ энэ mouse нь бүгд идэг амтан mouse юм уу эсвэл холгоны тий хэрэгэлдэг компьютерийн mouse юм уу гэдгийг Google ойлгодог байхгүй. Ялгахгүй яг өнөөдрийн байдлаар. Тэгэхээр semantic web гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр mouse гэхээр бүх контентуудыг Google одоо яаж яадаг вэ гэхээр keyword-оор нь очиод индекслээ хийдэг. Тэгэл тэрийг нөгөө XML ашиглаад маш хурдан үр дүнгийг гаргаж чаддаг. Тэгээ хэрэглэгчдийн хайлтын үр дүн дээр тулгуурлангуудаа аль агуулга нь илүү чухал, алийг нь хүмүүс уншаад хэдэн минут зарцуулаад байгаа. Тэгэхээр тэр нь илүү чухал юм байна гэд хайлтынхаа үр дүнгийн чагсаалтыг ингээд хэмлэлээ ачдаг те. Тэр нэг Google-ийн агуу тийм алгоритм нь явж идэг. Гэхдээ тэр алгоритмд нэг дутуу юм нь юу гэхээр semantic logic байхгүй байхгүй. Тэр mouse-гийн хайдаг. Тэгэхээр надад хамгийн түрүүнд Wikipedia-гийн mouse-ыг гаргана. Тэр mouse нь Wikipedia-гийн mouse руу орохоор дотор нь mouse computer, mouse animal гэдэг ингээд англиэд явчихдаг байхгүй юу? Тэ? Тэгэхээр яг тэр юу гэдгийг нь ойлгохгүй тэр зүйл бодоо явчихж байгаа. Тэгэхээр ирээдүйд вебийн технологи дээр XML гэдэг хэл дээр нэмээд semantic тагууд орж ирнэ, тэ? Бид нар mouse-ийн тухай ийм параграф бичиж байгаа. Бичгтээ бид нар яг үгээр P гэдэг таг үүсгэдэг тийм үү? Параграф гэдэг, тэ? Тэгэнгүүтээ за авахта BR гэдэг break line гэж авч ирдэг. Үүнтэй адилхан бид нар ямар нэгэн пэйжийг үүсгэхдээ доторх таглын өгдөг, мета тагуудын өгдөгтэй адилхан тухайн пэйжийнхаа би semantic мэдээллүүдийг өгдөг бол. Өөрөөр хэлбэл би mouse-ийн тухай бичиж байхдаа пэйжийнхаа технологиор нь ярьж штэ, програмаар нь ярьж штэ. HTML tag дээр semantic гэдэг юм нэг tag үүсгээд энэ болохоор type animal гэж бичих байхгүй юу? Тэгэнгүүтээ origin гингүүтээ үтгчээ. Related гингүүтээ cat, mat гэдэг нэг бусад нөгөө dog, mog гэдэг нөгөө холбоотой мэдээллүүдийн тэгж тагилдаг болох байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө web маань Google ч гэсэн индекслэхтэй mouse гэх юм бол энэ animal-ын mouse гэдэг тусдаа индекслээ явчихдаг. Тим ерөнхийдөө агуулга руу шилжиж байгаа. Тэр үл яг бидний хувьд амин чухал хэрэгцээ. Энэ semantic-ийн web-ийг юу гэж яриад байгаа гэхээр web 3.0 гэж яриад байгаа шүү дээ. Тийм ээ? Web 3.0 гэдэг чинь web 2.0 гэж гоё юм гарцсан. Тэгээ web 3.0-ыг semantic-тэй холбож яриад байгаа. За web-ийн агуулгуудаа ерөнхийд нь одоо нөгөө юу дэд бүтц бүгдээ амар лаг болцсон шүү дээ. Монгол дотроо веб хийхэд Монгол доторх нөгөө интернетийн хурд хязгаар болцсон. Одоо 100 мегабит тий 1 терабит хүртсэн. Тэгэхээр ямар нэгэн веб девелопмент хийхдээ та нар нөгөө видео медиа зураг мургаа тэгж амар яах шаардлага болцсон. Ингээ шахах шаардлага болцсон тийм ээ. Одоо сүүлийн үеийн бүх вебүүд рүү орж харахаар маш тийм өндөр түвшний контентууд, зургууд тий видеонууд, клипүүдтэй болчихсон. YouTube ч гэсэн өөрөө баг HD-гээ гаргаад ирсэн ба ш тий high definition гаргаад ирсэн байгаа. Тэгэхээр сүүлийн үеийн вебийн контент бол high quality болно. За operating system гэдэг түрүүнд гоё Ubuntu-гийн тухай гоё ярьлаа шүү дээ тий. Тэгэхээр operating system-уудаа ирээдүйд ч юм уу тий одоо ч янз бүрийн оролдогууд байгаа web based болох байхгүй. Бид нар оронгуудаа миний компьютер браузер ажилладаг байхад болчихж байгаа байхгүй. Би браузер ажилладаг компьютертэй болоод миний компьютер ачаалахдаа Firefox ачаалт юм яа тий. Firefox дотор нь түрүүний нөгөө гоё менюнууд явж явах нь шүү дээ. Нөгөө operating system-ийн менюнууд маань явж байна. Дотор нь аппликейшнууд маань явж байна тий. Ерөнхийдөө тийм төсөөл байгаа. За rich application-ууд гоё болно гэж байгаа тий. Rich application гэхээр нөгөө одоо веб дээр бид нар юу хийж ийм гэхээр текст, зураг, видео гэдэг энэ хүн нэг хідэн хязгаарлагдмаар юм тий. Тэгээ нэг гоё эффект оруулахыг бол JavaScript ашиглаад ажилладаг тий. А тэр үл одоо бүр rich application гэдэг нөгөө технологиос нь дурдах юм бол нөгөө Adobe-ийн юу байгаа шүү дээ. Юу лээ? Air. Adobe Air байгаа тий. Үнэхээр гоё болгодог.
Тэр нөгөө Unitel-ийн онлайн нөгөө ажилд орох анкет нь Adobe Air-ээр хийсэн. Тэ. Тиймэрхүү гоё, илүү гоё эффект интерактив болох байхгүй. Хэрэглэгчтэй илүү гоё мэдээлэлтэй. За, вебийн контентын үед нөгөө хувьд хэл гэсэн ойлголт байхгүй болно. Би одоо юу гэдэг Франц хэл дээр ч контентыг уншиж чадна, англи хэл дээр ч уншиж чадна, герман хэл дээр ч уншиж чадна, монгол хэл дээр хийх харин гадаад уншиж чадахгүй байх нэг хэсэгтэй. Ягаад гэвэл тухайн браузер маань өөрөө угаасаа орчуулдаг болсон шүү дээ. Chrome өөрөө орчуулдаг болсон. Тэгээ Firefox дээр ч гэсэн тийм extension оруулж ирээд тэр вебийн хэлийг орчуулдаг болсон. Тэгэхээр анх бид нар нөгөө веб хийхдээ амар бодоол нөгөө language file mile үүсгээл те тэгж явдаг юм бол явандаа юу наалга болно гэсэн тийм л ойлголт. За вебийн 3 дахь буюу хамгийн амин чухал хэсэг нь бол хэрэглэгч. Хэрэглэгч байхгүйгээр ямар ч веб амьдрахгүй. Би үнэхээр олон те манайхны хийсэн те бидний өөрсдийн монголчуудын хийсэн веб аппликейшнуудыг мэднэ, харж ирсэн. Гэхдээ харчаад ямар хайрын юм бэ гэж бодож байгаа. Ийм их хөдөлмөр, ийм их цаг зав те ийм их тухайн оны 2 жил ч юм уу залуу насны. Ингээд нэг ийм юм игээд өнгөрчдөг ч юм уу те. Тэгээд тэр аппликейшн дотоо юм нь юзер байхгүй. Аюу гой аппликейшн, технологи нь гоё, тий? Гоё шийдэл нь гоё. Гэхдээ юзер байхгүй. Тэгэхээр бид нар веб хийхдээ технологи бодох уу, уулга бодох уу, хэрэглэгчээ бодох уу гэдэг сонголт л байгаа байхгүй юу? Тэгэхээр чи ямар ч фреймворк ашиглаж болно, тий? Чи Django ч юм уу, Symfony ашигласнараа бусдаас илүү биш байхгүй юу? А юзерээ бодоод тэрнийхээ дагуу чи вебээ зохион байгуулснараа чи өнөөс нэг алхам урд явж байгаа гэсэн үг байна. Хэрэглэгчид яаж илүү смарт болж, илүү ухаалаг болж байна те. Тэнийг биш болж шít одоо те. Монголд интернет хэрэглэгчид 500 мянга даваа явчлаа те. Энэ хүмүүсээс нөгөө смарт хэрэглэгчдийн тоон өдөр их тусам ихсэж шít. Дэлхийн нийт хэрэглэгчид бүгдээрээ смарт болж байна тийм үү? Хэрэглэгчид смарт буюу ухаантай болохын хэрээр интернет нөгөө чухал агуулгууд нь илүү хэрэгтэйнүүд нь дандаа дээш явдаг. Хэрэггүйнүүд нь ингээд доошоо ингээд. Хэрэглэгчид авсан мэдээллийнхаа төлөө, авсан үйлчлэгийнхаа төлөө мөнгө төлөх хандлага байна. Дэлхий дээр байгаа уусаа. Тийм үү? LinkedIn гэдээ мэдэн шүү дээ, тэ? Манай бизнес нэтворкийн олон улсын хөлбөр LinkedIn гэдэг, тэ? LinkedIn зөвхөн membership төлбөрөөрөө одоо 100% ашигтай ажил явж байгаа. 2-3 жилийн өмнөөс эхлээд ашигтай ажил руугаа орсон. Одоо 100% ашигтай тий. Ингээд дабл хийгээл яваад байгаа байхгүй юу? Төлбөр нь юу вэ гэхээр гарын 6 евро. Хэрэглэгч болсныхаа төлөө би мөнгө төлж байгаа байхгүй юу тий? Монголд нөгөө бизнес нэтворк чинь тэрний жишээ тий. Бид дээр одоо 2-3 мянган төлбөртэй гишүүн байгаа байхгүй юу? Манай вебсайтны төлөө хэрэглээд өөртөө хэрэгцээтэй зүйлээ авсныхаа төлөө хэрэглэгчид мөнгө төлж сурж тий. Заавал бид нар дэлгүүрт очиод талханд мөнгө төлдөг гэдэг логик сэтгэлгээ бид нар суудсан бол ирээдүйн интернет хэрэглэгч буюу веб хэрэглэгчдэд би ямар нэгэн веб руу ороход төлбөр надаас нэгчээвэл би тэр хэрэглэгчид гайхахгүй. Төлөхөд бэлэн байгаа. За веб-ийн маань хэрэглэгчд болохоор вебээ хэрэглэхгүйгээр нэг өдрийг өнгөрөөж чадахгүй хэрэглэгчдийн тоо ихсэж байна. Вебийн хэрэглээ ирээдүйд заавал болчихно. Тэ? Гар утсаараач бид нар веб руу орно те. Компьютераараач веб руу орно. Би эмч рүү явахдаа ч гэсэн веб руу н ороод захиалга өгдөг болно. Хоол идэхдээ веб руу ороод захиалга өгдөг болно тийм ээ. Компьютер эсвэл янз бүрийн худалдаа авалт хийхдээ бид нар вебийг ашигладаг болно. Тэгэхээр веб бол өдөр тутмын салшгүй амьдралын нэг хэсэг болно. Болцсон ч байгаа тийм ээ. За Монголд одоо ямар байгаа юм? Монголд вебийн хөгжил ямар байна? Технологи бид нар юу ашиглаж байна? Дэлхийн лаг веб аппликейшнуудын хийж байгаа технологиг бид нар ашиглаж чадж байна уу? Чадж байгаа гэдэг нь гараар үлдээ. Чадж. За бид нар технологиороо дутах юмгүй юм байна тийм үү? Тэ? Ягаад гэвэл интернет гэж гоё нээлттэй орчин байна шүү дээ. Тэгээд би технологи авч чадж байна. Агуулга Монгол агуулга гэхээр та нарт юу бодог гэж байна? Яг үнэ. Өшөө улс төр бодог чинь. Монгол агуулга гэхээр Монгол хэл дээрх агуулга гэхээр өөрөө бодог чинь. Ха? Тий энэ бол гоё болно те.
За надад юу бодож чинь гэж би нэрийг шударгаар хэлэх үү. Угаасаа ийм цөөхөн байгаа би нэг. Надад Монгол агуулга гэхэр юу бодож чинь гэхээр хэд хувийн шинжтэй хувийн бодлууд надад шууншигдэж байна. Хэд хувийн шинжтэй хинт ч хамаагүй бодлууд надад шууншигдэж байна. Энэ хаанаас ирж байна гэхээр логоос ирж байна. Твиттерээс ирж байна. Тэ? Хэлцүүлгүүдээс ирж байна. Надад тийм юмс бодож байна. Хоёрдугаар чиний хэлдгээр политик буюу заваа улс төр надад уншигдэж байна. Монгол агуулга гэхээр заяа. Гуравт нь ихээр надад яг гой юм байна. Гой явлангийн дуунууд YouTube байна тий. Гой CTV дээр Монгол кино байд юм уу? Байна уу? Байна. Сайхан Монгол кинонуудыг тий зохиогч ихэнх зөвшөөрөлгөө тавьсан байж гин. Тэгээ хэрэгтэй хэрэггүй болсон үйл явдлууд болох ч байгаа үйл явдлууд гэдэг ингээд тий цаг үеийнхтэй холбоотой мэдээллүүд айгүй чухал юм шиг ингээд дүүрэн байна. Уул нь бол өнгөрцөн хэнд ч хэрэггүй тийм ээ. Одоо ингээд мэдээллийн сайтууд шууд толгойд орж ирж байна. Мэдээллийн сайтууд тэгэл кака ингэсэн байна. Тэр ингэжж тий нэг тийм бид хэрэгтэй тийм контент байхгүй байхгүй. Тэгэхээр бид нар Монгол улс маань веб дээрээ агуулгаараа 0 заяа одоо 0 байна. Технологиороо бид нар лаг болцсон шүү дээ тий. Агуулгаараа 0 болчихлоо шүү дээ. За тэгвэл Монголын вебийн орчин мөнгө байна уу? Байхгүй гэ. За яагаад байхгүй гэсэн за. Мөнгө олох зарчим маань үйлчлэгээ төлбөртэй болох биш шүү. Байн мөнгө асар их байна заяа. Бай. Үцсэн. Хотлоо одоо энэ зүгээр та нарыг зүгээр өөдөх гэж инээлгэж байгаа юм шүү. Тэрнээс мөнгө байна. Тэ? Веб гэдэг чинь бусад бараануудаас ямар ч ядагдах юм байхгүй. Зарж болдог, үйлчлэгээ үзүүлж болдог, тийм ээ? Тэгээд тэр веб дээрээс чи юм зарж болно. Эсвэл вебийг нь өөрийг нь зарж болно. Эсвэл веб дээр тодорхой мэдээлэл тавиулахын тулд эрхийг нь зарж болно. За юу? Тэ? Зарж болно. Вебийн хувьцаа гаргаж болно. Харуулсан байж тээ Монголд. Тэр бом төгрөгөөр олон үнэлэгдчихэж байна шүү дээ. Тэг чи веб дээр мөнгө байхгүй гэдэг. За мөнгө байгаа. Тийм учраас та нар Монголын хэрэглэгчдэд зориулж, Монголын орчинд зориулж веб хийх юм бол за давал хоосон суухгүй юм байна шүү. Мөнгө олно. Гэтэ мөнгө олох тэр логикоо гой бодоод баруунд ингэж мөнгө олох юм чи би ч гэсэн яг ингэж мөнгө олох үед ажиллахгүй. Монгол хэрэглэгчдийн сэтгүүний үлээ, хэрэглээний үлээ би хинээс мөнгө авах уу? Улс төрчдөөс мөнгө авах уу? Бизнесийн байгууллагаас мөнгө авах уу? Эсвэл хэрэглэгчдээс мөнгө авах уу? Хүйтнүүдээс мөнгө авах уу? Гэдгээ сайн тооцоолж байгаад хийсэн тохиолдолд мөнгө байна. Эргэлдэж чинь. Та нар зүгээр банерын мөнгийг л тооцолтоо. Өдөрт Google-ийн банер, News-ийн банер, Business Network-ийн банер тий. Хин төгрөг эргэлж байгааг мэдчихсэн. Бас хөөрхөн мөнгө байгаа байхгүй. Бас болоогүй. За тэгээд тэгвэл тэр мөнгийг хэн олоод байгаа юм Монгол? Мэдээллийн портлууд л болж байна өнөөдөр. Тий. Мэдээллийн портлууд өнөөдөр Монголд веб гэдэг утгаар нь мөнгө олж байгаа. Одоо 2012 онд дөхөөд ирэхээр мэдээллийн портлууд нэг юу өста борооны дараах мөг шиг гэдэг лүү те. Өдөр болго өнөөдөр нэг шинэ портал мэдээний портал нэгцсэн бол маргааш дахиад нэг нэгдэн заяа. Нөгөөдөр дахиад нэгдэн. Тэрний дараа манай компани ч гэсэн нэгийг нээн. Яг л мэдээлэл гэдэг чинь Монгол мангар том зэвсэг болчиход байгаа байхгүй юу? Контент биш шүү. Контент биш шүү. Вебийн контент биш. Мэдээлэл гэдэг маань Монголд амар том зэвсэг. Хүмүүсийн тархийг угаах маш том боломж болж байгаа байхгүй юу? Нөгөө хэвлэл мэдээллийн радио үздэг, телевизээр үздэг хүмүүс маань веб үздэг болсон учраас тэр веб үуч Монголд жижиг юм болохоор улс төр гэдэг амар том аюултай том зүйл байгаа. Тэрнээс мөнгө урс орж ирэх магадлал маш өндөр. Угаас айлын урсаад ороод ирсэн. Тэгэхээр мэдээллийн портал ажиллуулад олон хэрэглэгч татаж чадхал юм бол чи мөнгөтэй болж чадна. Өнөөдрийн нөхцөл 2 жилийн дараа ямар авахыг би мэдэхгүй. Өөр болно. За тэгвэл веб тэ Монголч ч вэ гадаад ч вэ хинт ч зориулж ийсэн тийм ээ. Веб хөгжүүлэхэд веб ажиллуулахад тийм ээ. Ер нь вебийн энэ ертөнцид юу чухал вэ? Хамгийн чухал юмыг нь одоо нэрлээд тэгээд дуусгах юм өнөөдөр. За. Технологи чухал уу? Веб хийх. Технологи чухал уу?
Гараа өргөе. Технологи чухал уу? За ерөнхийд нь 60 чавганц оролт бол нэг нь төрүүлдэг шүү дээ, тий. Тэгээд тэр чавганцыг л олъё. Веб хийхэд технологи чухал гэдэг нь гараа өргөе. 3 4. Би энэ дээр ч юу гэлээ? Зүгээр багж хэрэгсэл чухал уу? Гоё Mac дээр ажиллах, гоё Ubuntu дээр ажиллах, гоё Eclipse дээр ажиллах тийм ээ. Гоё үгүй vMedit дээр тий. VI дээр хард дэлгэцэн дээр ажиллах ч юм уу тий. Гоё компайлертай байх ч юм уу, гоё сервертэй байх ч юм уу тий. Тэд нар чухал уу? Кайфтай. За тэгвэл веб юу хийх гэж байгаа гэдэг санаа маань чухал уу? За тэр нь гараа өргө. За юу хийх гэж байгаа гэдэг вебийн санаа маань хэрж чухал уу? Одоогоор санаа нэгдүгээр тавьж байна тий. За би веб хийчлээ тийм үү? Миний веб дээр ямар агуулга байж иж хүмүүс орж тэрийг уншиж үзэж татаж авах вэ? Контент чухал уу? За тэгвэл passion гэж юм байна шүү дээ. Юу лээ? Би хийх гэж байгаа тэр вебээ хэдэн жил бодсон байна. Хэдэн жил бодцоод тэр бодол маань ямар хугацаанд миний энэ доош яваад ийшээ ирсэн бэ те? Тэр чухал уу? Ямар жоохон миний хувьд энэ хамгийн чухал шүү дээ. За passion чухал гэдэг дээр 2 3 хэл юм байгаа юм. За веб хийчлээ тийм үү? Юу яа л та надад 300 мянган монголчуудын мэйл ирээ. Цацаа хийчих тийм. Эсвэл Улаанбаатарын бүх самбарыг өөрийнхөө вебээр бичиж байна. Телевизээр нүдчих тийм. Гэтэ мөнгө байх. Яах вэ? За тэгэхээр вебээ хийсэн вебээ олон нийт төрөхийн маркетинг хэр чухал байна. 3 хүн, 4 хүн, 5, 6, 7. За тэгвэл веб хийх чинь одоо ингэдэг шүү дээ. Би нэг ижиг тийм үү? Ижиг амар бэлдээл. За юу. Тэгэл морин уралдаанд оруулж байгаа байхгүй юу? Уул нь бол харахад ижиг морьтой төстэй заяа. Уул нь уралчмаар харагдаад байгаа байхгүй юу? Яг энтэй адилхан энэ компани ч юм уу, энэ хүн ч юм уу харахад веб хийчмээр харагдаад байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр тэр яг хичнээн би ижиг нүдэд морьтой уралдаж чадахгүй л байхгүй. Яг л тэр илжигний генэнд нь байхгүй. Уралдана гэдэг сэтгүү генд нь байхгүй шүү дээ. Тэгэхээр веб хийхэд надад бас ген хэрэгтэй байгаа байхгүй. Тэр ген нь явцын донд миний сурсан юм биш болчиход байгаа байхгүй. Бүр анханасаа төрөлтөө би ингээд юм бүтээх сонирхолтой тийм тий. Одоо энэ өмнөх хүүхдтэй passionтэй нэг тийм хүн байж иж амжилтанд хүрч байгаа байхгүй. Би энэ дээр бол ген дээр бол би хүн болгон веб хийж чадна. Гэтэ энэ ген бол агуу юм хийж байгаа хүмүүс байх ёстой зүйл гэж бодоод байгаа байхгүй. За юу. За баярлалаа. Асуух асуултууд дээр чөлөөт биш те.